Metapius Danichus. Are you ready? Sophia Rayler 2005 онд гарсан Япон анime The Gorilla God Go to the Girl цувралыг ярихаар шийдсэн. Sophia Rayler бол Японы язгууртны гэр бүлийн 16 настай охин бөгөөд түүний амьдрал энгийн бөгөөд тайван байсан. Тэвч тэрээр горилла бурхны ховор мянган хүнд нэг удаа тохиохад ивэлийг хүлээн авч биеийн хүч хурд тэсвэр төвчээр зэрэг гайхалтай чадвартай болжээ. Түүх эхлэхэд түүх София гэдэг охиноос эхэлнэ. Түүнд нэг картыг сонгохыг хэлдэг бөгөөд тэр карт нь ямар амьтны бурхны түүнийг ивэхийг шийднэ. София олон амьтны тухай бодож ямар хүч чадалтай болдгийг төсөөл нь яг аль нь өөрт нь тохирохыг мэдэхгүй л зогсов. Тэр зүгээр л анзаарахгүй Белисиг буюу картыг авна гэж найдав. Гэтэл тэр карт сонгоход Gorilla God таарна. Каларис гэдэг охин Софиягаас ямар Белисийг авсныг нь асуухад бүгд ямар ч байсан София Каларисаас илүү сайн байхгүй гэдгийг хэлдэг. Каларис Софигийн картыг талаар хэлүүлэхийг гэж шахаж байтал нэг сурагч Лоус Скрал ирснийг хэлээд бүгд анхаарлаа тийш нь хандуулна. Сургуулийн гол зорилго нь хүүхдүүдийг удирдагч болохыг заах явдал юм. Хөвгүүд ирээдүйд өөртөө ашигтай танил талтай болох гэж оролддог бол охид сайн гэрлэлт хайдаг, сайхан залуу хайдаг байлаа. Софи гэр бүлийн нийгмийн байр суурийг нь ангилдаг бичигдээгүй дүрэн байдгийг мэддэг. Тэр сургуулийг хурдан төгсөхийг хүсдэгч төгсөхийг нь 2 жил дутуу байсан юм. Тэр өдрийн хоолоо идэхээр шийдээд алин байтал самсргүйгээ хүчтэй атгаж алим нь нухаш болчихно. Алимны нухаш. Gorilla God Белисийг авснаас хойш тэр хүчээ хянахад хэцүү болсон бэ. Тэр ивэлийг тулдааны ангиллын хамгийн хүчтэй нэг гэдгийг захирал гэж хэлж байсан бөгөөд түүний чухал зүйл ярих хэрэгтэй гэж хэлсэн байдаг. София хичээлд тараад захирал дээр очиход Royal Knights-ийн түүний Иесусгийг мэдэгдэл ирнэ. Тэр түүнд загтлогоо шалгалт өгч тэнцэв. Junior Knight болон гэдгийг хэлв. София яагаад өөрийг нь сонгосныг ойлгохгүй байв. Гэтэл захирал нь энэ бол Gorilla God Белисийг авсантай маш холбоотой. Энэ бол нууцлаг. Gorilla God бол тун ховор чадвар гэдэг. София гайхаж айж бас байлаа. Хэрэг тэр Royal Knights-ийг татгалзуул түүний гэр бүл муугар ямар нэгэн зүйл болж магадгүй. Бүр усаас ч хөгдөж болзошгүй байв. Тиймээс тэр хүссэн хүсээгүй зөвшөөрсөн юм. Тэрний ивэл нь яг ивэл байсан уу хараал байсан уу бүү мэд нууц байлгахыг хүснэ. Захирал зөвшөөрнө. Энэ талаар хэнд ч хэлэхгүй гэж амлалт өгөөд сургуультай эсэж авна. София өмнө хоолоо өгсөн Squirrel-ийг хайж очтол Squirrel буюу хэрэм байхгүй байлаа. Хоол нь идэгдсэн байлаа. Тэр Royal Knights-ээс итгэж чадахгүй байсан ч итгэхээс аргагүй юм. Хэрв эсвэл жирийн амьдрал нь түүний хувьд үгүй болох нь тодорхой байсан юм. Энэ бол зөвхөн баячуудын хүүхдүүдийн л байдаг газар юм. Тиймээс шалгалтандаа зориудаар унах бодолтой байдаг. Шалгалтын өдөр София замдаа дугуйн хугарсан нэг өвөөтөө таарна. Тэр туслах уу гэж бодсон ч хэрвээ хүчтэй илэрвэл хүмүүс анзаарагдаж магадгүй гэж хэлээд гэвч тэр туслахаар шийдэн хүнд зүйлсийг нь амархан өргөж өвөөг гайхшруулна. Өвөөч ирүүн мултрах шахнаа хөрхий. Тэр өвөө хүргэж өгсний дараа төөрч орхино. Тэгвэл Лоус гарч ирэн түүнийг зам зааж өгөв. София түүнийг хараад ичингүүрэн бол арваа. Лоус түүний нүрийг цэвэрлэж өгөөд явхдаа Софиг бүрч их улаан чимпитлээ улаанаа. Лоус бол баяа лүхт юм. София Royal Knight сургуулийн газар очиход тэр ганцхан охин байсан тул жоохон духгүй байдаг. Лоус ч бас тэнд ирдэг. Сургуулийн хариултыг нь Ливс хариуцах болно гэж хэлээд эхний даалгаврыг нь 100 м гүйхт гэж тайлбарлав. Исаак гэдэг хүү өөрийнх нь хурдыг гүйдэгт итгэлтэй байсан учраас түүж гүйхээр болдгоо. Ливс дохио өгөхөд Исаак маш хурдан гүйж 9.9-ийн хурдтай барайнд хүрч ирнэ. Энэ бүгдийг бүр гайхшруул зарим хүмүүсийн арааны шүүс нь асгарнаа. Яагаад гэвэл бүүмэд София ийм сайн гүйдэг хүүхдийг шалгалт өгч байгаа болохоор би тэнцэхгүй тодорхой юм шиг байна да гэж бодов. Харин Софиягийн ээлж болохоор тэр маш хурдан гүйж барайнда цаад хананд хүртэл мөргөж бүр цөмлөнөө бүр. Дараагийн шалгалт нь өндөр цамхагаас осоор доош буух даалгавар байлаа. Бүгд цамхагийн орой хүртэл авирснаас болоод ядарчихсан байв. Цамхагийн өндөрийг хараад бүгд л айж хинж төрүүлж буухыг хүсэхгүй байдаг. Эдвард гэдэг хүү цанхоор үсэж газар төгөхөд олсоо тавиад аюулгүй газардаж маш цэмгэр буuna. София Исаакийг бууланд нуугдаж байгааг хараад тэр өндрөөс айдгийг нь мэдэж ав. София түүнд эхэлж бууна гэж хэлээд ямар нэгэн юм болбол барьж явна гэдгээ амладаг.
Исаак нэг охин өөрийг нь хамгаална гэж хэлэхэд ичээд хамт буухаар шийднэ. Охиноор хамгаалуулна. Доош бууж эхлэхэд Исаак ос дасаж унах шахна София түүнийг барьж явна. Яг л гүнж барьж байгаа мэт. Гэвч түүнийг олсон бас тасарна. Тэгвэл тэр Исаакийн тэврээр газар унахад яг л хормон дээр гарч байгаа хүмүүс шидэхдээ Иремийнх нь байран солигдсон байдаг. Бүгд Софи гайхшин бишэрч гэхдээ Ливис шалгалт дуусаагүйг сануулхад дараагийн даалгаварт орно. Тэр Софиг эмнэлгийн өрөө рүү дагуулж очинд гаранд нь үүссэн шархыг эмчилнэ. Гүн байхад Ливис гайхан. Тэр Софиг маш хүчтэй охин байх гэж бодно. Софи харин Ливисийн царайг хараад улам сандарна. Ливис Софиг сандарч байгааг хараад инээж эхэлвэ. Софи түүнд тусалсанд нь баярлаа гэж хэлээ. Ливисийн түүний гарыг барьснаар Софи бүр гайхаж юу хийж байгааг нь бэ гэж асууна. Ливис ичиж өөрчлөлтгүй. Софиогийн хүч гарных нь хүч гэдгийг нь мэдээж яагаад шалгалт өгч байгааг нь асуулаа. София Горилла Годын ивэлийн талаар хэлж чадахгүй учраас дуугүй л чимээгүй л өнгөрнө. Ливис үүнийг анзаарсан ч хувийн зүйл асуусандаа өөрчлөхгүйгээд цааш одлоо. Дараагийн шалгалт бос хэлмээр тулдах байв. София талбайд ирэхэд бүгд сэлэмтэй тулдаж байв. Нэг сэлмэг бараг түүнийг мөргөх шахсан София би энэ шалгалтанд оролцохгүй наац юм байна гэж бодно. Тэр эмнэлэгт байсан болохоор шалгалтанд бүтлгүйдсэн байж магадгүй гэж бодоод баяртай байв. Гэхдээ Ливис дахиж харахгүй болохоор жаахан гуниглана. Шалгалт дуусны дараа Исаак Софиро гүйж ирээд тэр бэртэгүйд баярлана маш их. Романтик. Ливис Исаакэд Софиагийн амийг аварсанд баярлаа гэж хэлээд түүний хурдан хөлийг нь чичэстэ хурдан гүд юм а яг л фалаш шиг гэж магтана. Тэр ирээдүг хамтран ажиллахыг хүсэж байгаагаа ч илэрхийлээд авчихна. Тэд явах замдаа Софиаг Исаак чи Ливисийн тэр удааныг мэдхүү гэж асуухад Исаак Ливисийг 15 настайдаа Кинайт босон гэдгийг нь хэлж өгдөг. Ливис өөрийнхөө ивэлийг авахаас өмнө Кинайт босон байдаг. Тэр нэр хүндтэй гэр бүлийн хүү бөгөөд маш сайн сэлэмчин баян элийн хүүхэд юм. Гэхдээ тэр хизээж бие тоож байгаагийн тулд Исаак түүнийг маш их хүндэлдэгэж хэлв. Софи Ливисийг гайхалтай хүн гэдгийг мэдээгүй байсан учраас Исаак шиг зоригтой болохыг хүснэ. Тэр Горилла Годын Блэсийг буюу ивэлийн Исаакээс авсан бол илүү дээр байх байсан гэдгийг хэлдэг. Тэд Эдвардын хүмүүсийг доромжилж байгааг харна. Учир нь тэр нэгэн чинэлэг хүний нууц хүүхэд байв. Софи бол Исаакийн түүнийг хамгаалахаар шийднэ. Исаак дээрлэхчдэд шалгалт дууссан бол гэртээ харь гэдэгч тэд Эдвардтай тооцоо хийх хэрэгтэй гэж хэлнэ. Софи ч бас Эдвардтай хамт харина гэж хэлээд тэднийг дуугүй болголоо. Нэг хүү Софиг барих гэж оролдоход Софи түүнийг хүчтэй түлхээд хол шиднэ. Тэр тэдэнд зүгээр ярилцаад асуудлаа шийдэе гэж хэлэхэд дээрлэгчдэд айсандаа зүгтнэ. Исаак Софигийн хүчийг хараад гайхаж тэр шиноби юм болов уу гэж дотроож бодох шиг. Софи тэр үгийн утгыг нь ч ойлгохгүй. Шиноби гэдэг та нар ойлгож байна уу? Нинжа гэсэн. За Эдвард Софигийн Исаакийг яг жин байхгүй юм шиг өргөснийг нь санаа түүнийг Горилла Годын ер нь бол ивэлийг авсан гэдгийг нь Эдвард мэдчихдэг. Эдвард нэлээд толгой сайтай шүү. Тэр Софигийн Исаакаас илүү хурдан гүйж чадсныг хэлээд түүний нууцыг тааж байгааг ойлгуулна. Софи үнийг сонсоод гайхаж Эдвардыг уурлаж байгааг нь харна. Эдвард ийм ер нь бол ивэл бол ямар агуу болохыг Софи ойлгохгүй байгаад нь гайхна. Эдвард тайлбархтаа Горилла нь болохоор 45 км/цаг хурдтай гүйж чаддаг. Түүний гараас 7 дахин хүчтэй бөгөөд ганцаараа 100 хүнийг ч ялж чадна гэж хэлдэг. Энэ бол дэлхийн 2 дугаар супер тулдааны ер нь бол ивэл юм гэж тэр хэлдэг. Тиймээс тэр Софиг ингэж ичимхий байгаад жаахан уурлана. Софи өөрийн хүчийг бахархах хэрэгтэй гэж ер нь бол боддог байлаа. Эдвард ер нь бол Софид барьснаа хэлж Исаак ч тэр гуруула өөртөө дахин танилцуулахыг санал болгоно. Исаак өөрийнхөө ерөнхийдөө ивэлийг нохооны чадвартай гэдгээр хэлв. Харин Эдвард өөрийнх нь ивэлээс татгалзаж ингэж хэлэх нь бусдад сул талаа харуулах болно гэж тайлбарладаг. Софи харин тэднээс ивэлээ нууц байлгахыг хүснэ. Харин Эдвард хэн анзаарсан ч чадахгүй бол би хүнд ч хэлэхгүй гэж амлана. Тэр гуруула ижил насны гэдгээ мэдээд Исаак шалгалтанд бүгд тэнцхийг хүснэ. Ер нь бол Исаак ганцаараа гинэн болохоос Софи Эдвард хоёр өмхийс нат болохоор ерөнхийдөө бол чадвараа нууцлж байгаа байхгүй. Харин Софи тэднийг дахиж харахгүй байх вэ гэж гуниглана. Дараагийн өдөр нь захир Софи шалгалтанд тэнцсэнийг хэлнэ. Софи гайхаж учир нь тэр нэг шалгалтанд оролцоогүй. Гэвч захир түүнийг ямар нэгэн онцгой зүйл хийсэн гэж боддог. Тэр сургуулийн дараа Junior Kinite-ийн сургуультанд хамрагдана гэж хэлээд Софи хоёр дахь илүү хичээлтэй гэдгээ ч ер нь бол ойлгоно. Илүү их хичээх хэрэгтэй болов. Софи ангид ирэхэд Исаак болон Эдвард түүний анги руу шилжиж ирсэн байв. Исаак бүх хүүхдийн дунд түүнтэй ярьж эхэлснээр Софигийн 50 сургуулийн явагдах за амьдрал дуусна гэдгийг сая Софи ойлгов.
Тэр хоёрыг хандан Софи миний Junior Knight гэдгийг нь хинт ч битгий хэлээрэй гэж гуйна. Исаак яагаад нууцлах гэж байгааг нь ойлгохгүй байв. Софи тэднийг охидын дунд маш алдартай болохоор хамт сургуульд бэлтгэл хийж байгааг хэлж болохгүй гэдгээч мэддэг байлаа. Тэд хоёр Софигийн хүсэлтийг зөвшөөрөв. Софи санаа амарч тайвширнаа. Бүх охид нэг газар цугларсан Софиг харж энэ Лоуис ирсэнтэй холбоотойг ойлгоно. Лоуис бол Софи болон бусдаа нэг сургууль сурдгийг нь мэдээд гайхаж тэр Knight-ийн нэн тэргүүн тавьж сургуультай тэр бүр ирдэггүй гэж хэлнэ. Тэр шалгалтанд тэнцсэн ч баяр хүргэх гэж байтал Софи түүний амийг нь таглаад хананд түлхнэ. Лоуис юу болсон бэ гэж асуугаад Софи бүдүүлэг байсан дуушлаарай гуйна. Лоуис уурлахгүй харин сургуультай холбоотой ямар ч асуулт асууж болно гэдгээ ч хэлдэг. Софи харин охид бүгд өөр рүү харж байгааг санаа зовно. Өдрийн хоолн дээр Клариса түүний Левисийн хэрхэн мэдрэгийг асуулаа. Софи түүний нэг л удаа ууцсан гэж хэлдэг. Клариса итгэдэггүй бөгөөд Софи Исаак Эдвард нарыг бас таньдаг эсхийг нь асуув. Софи өдийн цайны цаг дуусгахын өмнө хоолоо идэхийг хүссэн тул охидыг анхаарал Лоуис руу хандуулахыг тул Лоуис гадаа байна гэж хэлээд дэрднэр зүгтнаа. Цайны газар очиж хоол идэх гэж байтал Исаак болон Эдвард ч хажууд нь сууна. Энэ Софиг эвгүй байдалд оруулна. Учир нь бүх хүний түүнийг харж байсан юм. Эдвард хүн бүрийг амралтын үед түүний хаанаас ирснийг нь асууж байгааг дургуутснаа. Исаак нийслэлээс гадна хүн ирэх нь ховор шүү дээ гэж хэлнэ. Охид бүгд чанга хашгирах бөгөөд Ливис орж ирэхэд тэд бүгд таархнаа. Ливис Софигийн хажуу суудаг. Тэр маргааш өөрийгөө танилцуулах болно гэдгээ ч хэлдэг. Маргааш индукшн церемони болохыг хэлнэ. Knight-уудыг ахлагч үг хэлж тэнд бусад Knight-уудтай танилцах боломж юм. Софи хурдан хоолоо идээд бүгдийн анхаарлыг өөрөөсөө холдуулах гэж яарах болно. Гэвч Лоуис түүнийг гүйцэж ирээд Муфиг өгнө. Тэр Софиг хангалттай идээгүй гэж бодсон гэдгээ ч хэлдэг. Гэтэл бүх охид тэднийг харж байгааг Клариса та хоёрын харилцаа чи яг юу юм бэ? Би биндээ сайн юм уу гэж жумалснаа. Дараагийн өдөр Софи Knight-ийн сургалтын талбай руу ирэхэд Исаак болон Эдвард түүний яагаад ийм сандарсан байгааг нь гайхна. Тэр шөнө бүх охид түүнийг өрөөнд ирж Левисийн талаар асуусныг санаа зовж байв. Софи тэдэнд гэр бүл нь мэддэг болохоор багтаа хамт тоглодог байсан гэж хэлсэн. Клариса энэ нь үнэн байх гэж бодсон учраас түүний бодлоор Левис Софи шиг энгийн хүнтэй цаг өрөхгүй. Софи ч өөрийгөө тийм гэж боддог. Royal Knight Grandmaster Ernest Showта бүгдэд баяр хүргэж улс орныхон төлөө амь насаа зориулж чаддаг байх хэрэгтэй гэж хэлнэ. Софи Knight болсон бүх хүн бахархаж байгааг хараад намайг Knight боллоо гэж хинч итгэхгүй байх гэж боддог. Эрнест түүний өснийг нь урт хэсгийг нь засах хэрэгтэй гэдгээ хэлнэ. Энэ тулааны үед саад болно гэж хэлээд Софи анхны сануулга авсандаа ч итгэж чадахгүй ангаан зогсноо. Шүн тэр үсээ тарих гэж оролцсон ч бүр эвгүй болгоно. Хэрвээ Исаак болон Эдвард харвал санаа нэг зовноо. Эмхтэй хүүхэд болохоор Софи ичнэ. Тэр засах гэж байгаад хайчаа эвдчихнэ. Үс нь тийм хатуу. Дараагийн өдөр тэр нийслэлөө үсчин хайхаар явна. Гэтэл Лоуистой тааралдана. Лоуис түнд энэ газрыг сайн мэддэг болохоор тусалж чадна гэдгээ хэлнэ. Софи өсчин хайж байгаа гэдгээ хэлэхэд Лоуис түүний нэг дэлгүүр рүү дагуулan яв. Софи өсчин дээр очиход өсчин халзан байсан дээр гайхна. Өсчин түүнийг альчуураар тайлахыг нь хэлээд үсийг нь хараад чи үсээ бүр хэцүү болгочихсон байна гэж гайхна. Тэр Банксын аратны арьсыг хуулах шиг тайрна гэж хэлээд Софиг айн. Гэвч Лоуис өсчний өмнө Royal Knight байсан гэдгийг хэлэн тэр гаднаас аим шигтэй харагдаж үнэндээ маш сайн хүн гэдгийг хэлв. Өстөн Софигаас үсээ яаж асуулахыг нь асуухад Софи зүгээр л богино болгомоор маань гэдгээ хэлв. Нэгтээ өсчин сургуульд том үдэшлэг болох гэж байгааг мэдэж байсан тул Банксыг нь тайраад уртыг нь хിവэрээ үлдээе гэдэг. Софи үсээ засуулах явцдаа унтчихна. Сэрхэд үс нь маш сайхан болчихсон байдаг. Үсчин чи хөөрхөн царайтай өөрийгөө жоохон арчилчихвал байста янзын болох гээд байна гэж хэлдэг. Би жаахан хөдөлмөрлсөн чи бүр танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн гэдгийг ч хэлдэг. Лоуис дараа нь Софиг авахдаа тэр үсчин хэд төлөхөө асуулаа. Үсчин Лоуисыг аль хэдийнэ төлчихсөн гэж хэлээд Банксын талаар үржилсэн хэлээгүүд уучлалт болгож байна гэдгээ ч хэлдэг. Хот дундуур алхаж явхад Лоуис нэг бакерийг анзаараа сандарна. Софи түүнээс тэнд орохыг хүсэж байна уу гэж асуухад Лоуис баг зэрэг ичнэ. Тэр амттанд маш их дуртай. Тэр дуртай бакерийг ихэнхдээ охтын ордог болохоор ганцаараа орвол эвгүй байдалд орчихдаг байсан юм.
Сопиа түүний тус болсон хариу өгөхийн тулд хамт явахыг оролдоно. Гэхдээ хэн нэгэн сургуульд хамт байгааг нь харчихгүй гэсэн жоохон санаа зовлт байсан. Лоус ганцаараа орж чадахгүй хэлэхэд Сопиа хамт явахаар шийддэг. Тэр орж ирэхэд бүх хүн тэднийг харна. Сопиа яагаад бүхэл Лоус руу харж байгааг ойлгоно. Лоус маш их амттан захиалж Сопиаг гайхшруулна. Лоус ховорхон иддэг болохоор бүгдийг нь амсаж үзхийг хүсэж байгаагаа ч илэрхийлнэ. Хүмүүсийн харц баг зэрэг өөр болсон ч Сопиа Лоусыг инээж байгаад баярлана. Тэр Лоусыг яагаад өөр хүнтэй хамт ирдэггүй гайхна. Лоус түүнийг өөрт нь таньдаг охин байхгүй гэдгээ ч хэлв. Сопиа гайхан. Учир нь сургуулийн охид түүнийг байн хүрээлж байдаг. Лоус зүгээр л сонирхдаг болохоос биш өөрийг нь сайн мэдэхгүй гэдгийг хэлдэг. Тэр бас сүд бүсгүй байхгүй. Зорилготой хүрэх хүртлээр гэрлэлтийн талаар боддоггүй гэдгийг хэлдэг. Дараа нь тэр Сопиагаас Gorilla God-ийн билисийг авсан уу гэж асуухад хариулах шаардлагагүй гэж хэлдэг. Сопиа түүнийг таамгийг баталгаажуулан Сопиа тэр одоо намайг үзэн ядна гэж боддог Лоус түүнийг бусдыг боддог учраас сонгосон гэдгээ ч хэлв. Тэр би чиний ивэлийг чинь болж үзэн ядахгүй гэхдээ эмхтэй болохоор чинь олон хүндрэлтэй тулгарна. Надад бас найдаж болно шүү гэдгээ ч хэлээд амждаг. Сопиа дотор би буруу ойлгож болохгүй тэр надад тусалж байгаа би зүгээр л түүний доотлын анги өгчүүдээ л гэж боддог. Сопиа дотор байр руугаа орчихсон Кларистэй болон бусад охидыг түүнийг байцаах гэж ярина. Гэвч тэр зүгтчихдэг. Дараа нь тэр Исаактай хамт бэлтгэл хийх эхэлнэ. Исаак баг зэрэг гунигтай байлаа. Сопиа Исаак орхисон болохоор тэр дургуйтсан юм. Тиймээс Сопиа түүнд бусад охид яаж араас нь гүйсэн тухайгаа ярьдаг. Эдвард их ядарсан байсан тул Исаакийн түүний билис буюу ивэлийн тэдний шинэ хүчтэй биш гэдгийг нь ойлгоно. Дараа нь тэд мастиктэй бэлтгэл хийхээр явна. Сопиа болон Исаак гинэт буудаж магадгүй гэж санаа зовж байсан ч Эдвард буудалд болохгүй гэж хэлдэг. Night Squad-ийн нэг командер Арк ирж бүгд ямар чадвартайг нь сонирхон бэлтгэл эхлэхэд Исаак сум буудаж чадахгүй байсан ч Эдвард Bully IC оноод харуулж Аркийг гайхшруулна. Арк Эдвард Фэли гэр бүлээс ирсэн гэдгээ мэдээд сайн гэрн хол снайперийн үр удам гэдгийг нь ойлгоно. Сопиа бууг барьж үзээгүй. Сумаараа онох гэж оролцсон ч хэд чанга барьснаас болж бууг хоёр хуваачхна. Арк Сопиаг хараад инээж чи чин горил юм биш үү дээ гэж шоолно. Арк зарим сурагчдыг Knight боснын дараа өөртөө хамт ажиллахыг санал болгоно. Арк нисэх гэж байхдаа бүх байлдааны сумыг нь оноод тэд ч бас чадна гэж найдаж байгааг хэлнэ. Исаак Эдвардыг магтан тэр зөвхөн скаут хийлгэсэн шалтгаан энэ гэж хэлнэ. Исаак Сопиагийн ер нь бол сургуулийн парид дайшинстай харахыг нь хүсэж байгаа гэдгээ ч хэлнэ. Гэхдээ Сопиа дайшинс байхгүй ба тэр партид явах сонирхолгүй гэдгээ хэлнэ. Арк Эрнест Сопиаг сонирхолтой байгааг нь хэлнэ. Knight-ийн командер Шин Сопиагийн москитер болохыг тохиромжгүй гэж хэлээд Арк түүнийг явуулахыг хүсэхгүй байдаг. Сургуулийн паригийн өдөр Сопиа эцэг эх нь шинэ дайшин зэлгээснийг хараад гайхна. Тэр энгийн дайшин авахыг хүссэн ч эцэг эх нь анхаарч шинхэн дайшин илгээжээ. Сопиа анхаарлыг татахгүй тул дайшинзаа хадгалахаар шийднэ. Тэр энгийн дайшин өмсөж партинд очиход Кларисатай таарна. Клариса дайшинзын өмнө харсан гэж бодож байлаа. Сопиа түүний дунд сургуулийн өмссөн гэж бодож байв. Клариса хинтэй хамт ирсэн юм бэ гэж асуухад Сопиа гайхна. Чхаарав. Клариса ийм дайшин өмсөнд итгэж чадахгүй. Тэсээ паригаас орхихдоор шийднэ. Гэтэл Сопиа Лоустэй таарлаж уйлж эхлэв. Лоус бүгд зүгээр үү гэж асуухад Сопиа нүдэнд юм орчихсан юм гэж худлаа хэлдэг. Лоус түүний эмнэлэг рүү авч явахаар болов. Сопиа Лоусыг би мэдлгүй хосоороо ирэх ёстой байсан гэж хэлсэн тул Лоус түүний хамт пари руу орцгоё. Бүгд тэднийг хамтд нь харж шок орно. Сопиа Лоусаас би таны үнэхээр хос болж чадна гэж үгээс асуул Лоус ганцаараа ирсэн гэж идгээж хэлдэв. Сопиа гайхан учир нь сургуульд охид түүнийг байнга шахаж байсан гэж бодож байв. Лоус тайлбартаа бүгд зөвхөн үдэшлэг рүү очих уу гэж асуусан. Хамт ирэх гэж хинч надаас үсээгүй гэж хэллээ. Харин Галериса болон бусад охид Сопиад уурлаж түүнтэй бэлцаагаа таслах гэж оролдоно. Галериса өмнө нь ойлгомжгүй байсандаа уурахгүй нэг охин Сопиаг уух юм өгч өгөхөөр оролцсон ч Сопиа барьж аваад жахта баллаа ачна. Леви Сопиа сургуульд бомб байгаа тухай захидал ирснийг хэлнэ. Тэр пранк байж магадгүй гэж бодож байдаг. Гэхдээ анхааралтай байх хэрэгтэй гэдгийг тайлбарлав. Knight сургуулийн ерөнхийдөө төслөг зуцлахыг хүссэн сургуулийн ерөнхийдөө бол татгалзнаа. Лоус Исаак болон Эдвардтай хамт ер нь бомб байгаа эсхийг шалгаж байв.
Тэр Sophie-гийн туслахыг хүсч Sophie зөвшөөрсөн ч Lois Sophie-г өөрт нь ойртож алхахыг хэлээд ингэснээр хинч тэднийг сэжиглэхгүй байхаар төлөвлөнө. Пари далхаж яваад Клараси тэдний хамт харсандаа сэтгэл нь хөөрнө. Тэр дахин цаад болон Lois-ийн анхаарлыг сарниулах зуур өөр нэг охин Sophie-гийн даашинзыг тайрахыг оролдоно. Sophie түлхэх гэж бодсон ч өөрийнхөө гар хугарахыг гэж айгаад зогсчихдаг. Lois охиныг зогсоож уурлана, харин Sophie түүнд би сайн байгаа гэж хэлнэ. Lois түүний ханцууг тайргсан харж сайн уу гэж асуухад Sophie алдаа гаргаад даашинзыг нь гიშгэж унахад Lois барьж аваад Паринаас гарна. Lois өөрийгөө Киначиг хамгаалж чадсангүй гэж бодож байхад Sophie би ч бас Кинач үдэ гэж хэлдэг. Sophie Lois-ийг тавиулахыг хэлэхэд тэр шинэ даашин заавах хэрэгтэй гэж бодно. Sophie өрөөндөө аль хэдийн шинэ дайсан байгаа штэ гэж хэлдэг. Sophie гэртээ очиж эцэг их нь илгээсэн даашинзыг гаргана. Тэр өмсөхөөсөө өмнө зугтахыг ер нь бол оролцсон ч Lois-ийг санаа зовж магадгүй гэж бодоод даашин өмсгөөр шийддэг. Тэр даашинзаа өмсөд Пари руу явдаг. Занда Кларисийн хамт Леонтой тааралдана. Тэр Кларистай хамт биш. Кларистай хамт байхдаа яагаад байгааг нь гайхаж асууна. Леон Кларистай чамайг орхисон өөр нэг найз нөхдөд чи хөгжүүлгэж байна гэж хэлв. Леон Sophie-гийн нүүрэнд хүрч чи аль хэдийн сайхан би чамайг илүү үзэсгэлэнтэй болгож чадна гэж хэлнэ. Sophie гарыг нь зохиж зүхтна. Гэвч Леон надаас холдохгүй гэж хэлнэ. Тэгтэл Исаак болон Эдвард ирж Sophie-г авна. Тэд түүнд бомбны занал хийлэл байгаа гэдгийг хэлнэ. Sophie болон Lois аль хэдийн мэдсэн гэдгээ ч хэлв. Гэвч бомб ерөөсөө олдохгүй энэ пранк байх гэж бодож байлаа хүмүүс. Тэд Пари руу орох болов Lois маш олон зүйл тайлбарлах ёстой болов. Sophie Lois-ийн үүдэнд хүлээж байгаа гэдгийг хэлв. Эдвард Sophie-гийн Парид ийм байдалтай оруулахгүй гэж зогсоож түүнд мейкап хийхэд нь туслана. Пари ирэхэд бүгд түүнийг маш үзэгсэнтэйг гайхан биширнэ. Sophie ч ичиж улаад жимбинэ. Исаак болон Эдвардтай хамт байсан тул улам анхаарлыг нь татчихна. Sophie Исаак болон Эдвардыг хэрхэн партнергүйгээр орж чадсныг нь асууад ийм дүрэн байхгүй гэдгийг хэлв. Тэгэхээр Клариса худал хилчгсэн байсан юм байлээ л анханаас. Sophie Lois-оос уушлахгүйсэн ч Lois огт уурлахгүй. Пари хөгжилтөй өнгөрүүлж байлаа. Исаак Sophie-г ирэх жил өөрийг нь партнер болохыг нь хүснэ. Клариса бүгд Sophie-тай хамт байгааг хараад улам их уурлана. Гэхдээ найзууд нь зүгээр ухрахыг зөвлөнө. Энэ удаа орхичих гээл. Sophie Ренийг булан сууж байгааг хараад Рене эмгээ алдчихсан гэдгийг хэлнэ. Ренегийн хайртай эмэг нь байсан учраас Рене ганцаараа очихоос айж байгаа тул Sophie-г түүнтэй хамт явахыг нь гуйна. Тэд хуучин сургууль руу очиж Sophie Ренег юу хийж байсныг нь гайхаж бодов. Рене багш нь бараа нөхөхөд туслахыг даалгасан гэдгийг хэлв. Sophie эмгийг нь олж харсан ч Рене гинэд Sophie-г саванд хааж түүнийг орхих ёстой гэж зааврыг нь дагаж хэлв. Тэр үжлэхдээ юу болж байгааг харж байв. Клариса түүний эсрэг зүйл зохиосон гэдгийг нь тэр сая нэг ойлгосон юм. Рене тэгтээ татгалзаж чадаагүй учраас түүний гэр бүл арай ядуу учраас юм. Sophie оргох боломжтой гэж бодсон ч орондоо үлдэхээр шийджээ. Учир нь Клариса Ренегийн зэмлэх болно, загнах болно гэдгээс болсон юм. Ажилтан гинтээр нэг хайрцгийг өргөж авч 3 дугаар давхар аваачив. Тэр хайрцгийг тавихад маш хүнд байсан тул гайхав. Тэд явсны дараа Sophie хайрцгийг эвдлэн нэв. Тэр үдэшлэг рүү буцах шаардлагагүй гэж бодсон учраас айсангүй. Тэр Lois-тай хамт баймар байсан тул эндээс гарах бодолтой байв. Тэр өрөөнд ямар нэгэн дуу сонсогдсноор зочив. Гэхдээ тэнд зэрлэг биш жижигхэн амтан самар иддэг жижигхэн үслэг хулган маягийн амтан буюу хэрэм байсан юм. Sophie хэд хоногийн өмнө түүнийг хооллож байснаас надад баярлав. Тэр ганцаараа биш гэдгээ бодоод тайвширна. Исаак болон Эдвард Sophie-г хайж явж байв. Эдвард Sophie-г олболт загнах болно гэж хэлв. Sophie түүний зүрхэн Lois-ийг бодохоор түргэн зохилж эхэлж байгааг анзааран өөрийг нь гайхав. Тэр Lois-ийг түүний анхааралтай харж байна гэж боддог. Тэр Lois-тай хамт байж түүнтэй ярилцах ир зөрөгтэй байснаас ч бодов. Илүү ад жаргалтай байх байсан гэдгээ ч мөрөөдөн төсөөлнө. Түүний сэрүүн байхад дахин дуу сонсогдсон. Очих шалтгаан болов. Тэгтээ шижигтэй зүйл байгаа мэт санагдав. Тэр хоёр хүүгийн дэргэд таарав. Тэд үжлэх зөвхөн дээд давхрын сургууль зориулсан гэж уурлаж байсан. Sophie тэнд нэг хүн энийг гарч ирээд худаг гаргаж ирээд айлгаж төшөө чимээгүй зогс гэж Sophie төмөр саваа барихад оролцсон ч эвдэрч гэмтэв. Нэг хүн түүнлүү хутагтай дайрчихсан боловч Sophie манекенийг ашиглан түүний зөхрөө алдуулна. Нөгөө барих гэж бэлдэж байсан Sophie түүнийг амархан зэвсгийг нь салгаад боож унгааваа.
София тэдний цагдаа эсвэл Лоуисийн мэдээлэх ёстой гэдгийг мэдэж байсан ч түүний хараанаас алдахыг хүссэнгүй. Тэр хэн гэдгийг асуухад тэд хариулахгүй байв. Гэтэл самар иддэг нэг тэр жижигхэн амьтан Софиг дагаж явсан бөгөөд тэр амьтан түүнийг бомбыг байгаа газрыг аваачваа. Софи бомбыг хэрхэн унтраахыг асуухад хэрэм хариулахгүй байв. Софи тэнд ч бас аюулд орж болохыг нь хэлж байв. Софи зөрөгтэй байж нөхцөл байдлыг анхааран шийдвэрлэх гэж оролдсон юм. Тэд өөрсдийн итгэл үнэмшлийн төлөө өгөхөд бэлэн байсан. Софи хэн болохыг нь мэдхийг хүссэн ч бомбыг унтраахад анхаарахад цаг хугацаа байхгүйг ойлголоо. Тэр бомбыг харсан бөгөөд өөрсдийн итгэл үнэмшлийн төлөө өгөхөд бэлэн байсан юм. Софи хэн болохыг нь мэдхийг хүссэн ч бомбыг унтраахад анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгээ мэдэж байлаа. Тэр бомбыг харсан бөгөөд өмнө сурсан зүйлсээс өөр байсан тул цагны зүг зогсоож чадвал бомбыг унтраах боломжтой юм шиг санагдлаа. Тэгтээ бас дэсрэгч магадлал байсан. Хэрэм түүнийг одоо аль хэдийнэ цаг хугацаа дуусгах гэж байна гэдгийг хэлнэ шүү. Софиг бодох хугацаа түнд байхгүй гэж хэлвэ. Учир нь ямар нэг юм хийхгүй бол бүгд үхэхээр байлаа. Тэр бомбыг өргөн гэхдээ шатаар уруудах цаг их орно гэдгээ мэдэж байсан учраас тиймээс тэр цонхоор өвсөрчихдэг. Тэр хөнгүй газар руу гүйж бүх хүнээс холдож чадна. Тэр бомбыг биеэрээ дааж барьж өөрийн хүчээр дэлбэрэлтийг нь зогсоож чадах болов уу гэж бодов. Гэтэл гинэт хэрэм ард нь гарч ирэв. Энэ цагны зүг зогсоох гэж оролцсон ч тулд Софиг зочив. Гэхдээ тэгэхэд тэнгэрт аль хэдийнэ солиод бодож эхэлдэг юм. Софи санаа төрөв. Бомбыг тэнгэр дээр дэлбэлэхийг хүсдэг. Дараа нь Исаак ба Эдвард Софиг олж тэр тэднийг хараад ойлов. Тэд Софиг сургууль руу авчирч юу болсон талаар нь асуулаа. Софи тэдэнд сэжигтэй хоёр хүн дагсныг тэд бомбыг зохион байгуулсан гэдгийг хэлдэг. Тэр Софигаас тэдэнд юу болсон талаар асуув. Тэр хоёр өрөөнд боогцсон хэвээр байгаа гэж хэлвэ. Левис Ирвис Исаак болсон бүхнийг ярив. Гэхдээ Софи маш ичингээр нь түүнтэй харж мөргөлдөж чадахгүй байв. Тэр үдшилгээс тайлбаргүйгээр орсондоо уушлахгүйдэг. Левис зүгээр л Эдвард түүнийг өрөөнд нь авч явахыг нь тушаав. Софи сайн гэдгээ батлав. Гэхдээ Левис өөрийгөө хэтэрхий их ачаалалгүй байхыг нь анхааруулж Исаак энэ явдлын тайлан бич гэж хэлвэ. Софи Левисийн түүнийг огт хараагүй итгэж чадсангүй. Түүнийг үзэн яддаг болов уу гэж бодов. Маргааш нь Илариса ба түүний найзууд өвчлөг дээр босон талаар сурагч харсан тул багш дуудсан гэж хэлвэ. Тэд Софигаас уушлахгүй Желус байсан түүний гэмтэх ёсгүй байсан гэдгээ хэлв. Софи тэдэнд бидний найз биш гэдгээ хэлв. Ослыг зогсоох тусалсан талархах ёстой гэдгийг хэлв. Гэхдээ тэд юу яриад байгааг нь ойлгохгүй байдаг. Гэлрайсаа Софиад биеинд нь сайхан тулд бүхийгөө зогсох хэрэгтэй гэж хэлдэг. Дараа нь Софи ба Ренатэй цай уухад уурав. Гэлрайсаа Софиад дуртай үс засалт ба нүүр будалтаас санал боломж гэж хэлв. Гэхдээ Софи Левистэй харилцаа нь хэвэндээ эргэж ирэх болов уу гэж дотроо бодно. 3 сарын дараа Софи бомбыг зохион байгуулагчтай таарлцснаас санав. Тэд Дэй Бекер гэх хатан хааны эсрэг бүлэг хариалагчдаг байсан юм. Софи хэрхэн сургуульд нэвтэрч чадсан гэдгийг гайхав. Дотоодын тусалцаатай гэж бодов. Гэхдээ ослын дараа тэд оргож хүн бүр хариулт хайсаар байв. Софи Левистэй ярилцаагүй бөгөөд тэр түүнийг болгоомжгүй байсан гэж үзэн зайлсхийж байна гэж боддог. Софи ба найзууд нь засан шуурган дээр баатруудтай талбайд бэлтгэл хийж байхыг харлаа. Тэдний ахлагч тэдэнд оргил руу авирахыг хэлв. Левис тэдэнтэй хамт байсан ч Софи Левисийг анзаарахгүй байхад баатруудын зарим нь цөөхөн хүнд байгааг гомдолж байгааг сонсов. Эдвард ядарч байгааг харж Софи түүний туслахыг санал болгов. Гэхдээ тэр зүгээр гэж хэлв. Тэд нарийн зам руу хүрчээ. Гэхдээ Эдвард гинэд унаж уулнаас ойрхон унах шахав. Софи түүнийг бариад сэр гэж хэлв. Гэхдээ өөрөө гусаж байгааг нь ойлгож Эдвардыг дээш нь шидэв. Исаак түүнийг барив. Харин Софи өөрөө унав. Левис түүн дээр өсрөж унав. Хожим Софиас ирж Горилла Годын ивэлээр амьд үлдснээ ойлгов. Харин харанхуй болохоос өмнө байр олох хэрэгтэйгээ мэдлээ саяныг. Тэр орхигдсон байшин харж шүн тэнд өнгөрүүлснээ шидэв. Гал асаах талаар бодсон ч хэрэгэлсэн алдаад байжээ. Салхинаас болж тиймээс хүйтэнд дарж өгөхөөс айж байв. Гаднаас ямар нэгэн дуу сонсогдож шижиглэх зочив сүнс байж магадгүй гэж дотроо бодно. Гэхдээ хэн нэгэн тусламж хэрэгтэй байж магад гэж бодоод гадагш гарч үзв. Гэхдээ
гадаа нь хэрэм байсныг хараад гал асах хэрэгсэлд авчирсан баярлав. Тэр 100-ын дэргэд амарч хэрэм амьд байгааг хар сургууль дээр нь харсан хэрэмтэй адил гэдгийг нь ч дотроо бодож байлаа. Тэр унтахтаа аюултай гэж бодсонд ядарсан тулд амархаар шийдвэ. Дараа нь Софиас ирээд гал унтарсангүй баярлав. Харин Лоуис хажууд нь байгааг хараад маш их гайхнаа. Хэрхэн энэ дэрснийг нь бодож зүүд гэж бодов. Тэр бас сэрэв. Хоёул уйтгартай болов. Лоуис хувцас ба хэрэгслээ гадаа орхисон тул Софи тэднийг авахуулахаар гарч яв. Гэхдээ эдгээр нь нойтон байсан тулд хуурай болт нь хүлээх хэрэгтэй байдаг. Софи Лоуисаас яагаад энд байгаагийн гайхаж бодож байхад Лоуис түүнийг болсон унсны дараа хаднаас өсөрч буусан зэвсэггүйгээр амжилттай уруудаж чадсан боловч модос Софиг олоогүй гэдгийг хэлдэг. Гэнэт Лоуис чимээгүй болов Софи нууцаа хэлэх цаг гэж бодож байв. Гэхдээ Софи урам хугарахгүй байх гэж найдав. Гэтэл Лоуис гэнэт алга болж хэрэм босныг Софи гайхаж харлаа. Лоуис хэрэм бурхны ивэл авсан гэдгээ хэлв. Энэ хөдөлгөөнийг нь нэмэгдүүлдэг боловч хүчин тийм их тулд хуурч чадах юм. Үүний улмаас зам байдал нь өөрчлөгддөг. Тэр шөнө хэрэм болж хувирсан Софиг олоход амар байхыг тулд юм гэдгээ хэлв. Хүйднээс болж тэсвэр алдаж байшингийн ойролцоо унаад буцаад хүн болжээ. Софи бомбыг зохион байгуулсан явдал дээр өөрийг нь болгоомжгүй үйлийг санаад Лоуис түүнийг үзен яддаг гэж бодов. Гэхдээ Лоуис түүнийг буруу ойлгосон гэдгээ хэлж агуулгын түүнтэй хамт байсан гэдгээ хэлв. Софи түүнийг сургууль дээрээ харсан хэрэм гэдгийг нь ойлгож тэр үед түүний сэтгэл хөдлөлийг нь сонссон учраас сандрав. Софи бүхнийг сонссон эсхийг нь асуухад Лоуис бүгдийг нь сонссон боловч санаатаагаар биш гэдгээ хэлв. Софиг олоход хэрэм босон гэдгээш тайлбарлав. Тэр хизээж хэн нэгэн түүний сэтгэлийг илчиж байгааг гэдгээ хэлв. Софи итгэж чадсангүй. Учир нь Лоуис маш алдартай. Гэхдээ Лоуис түүний инехгүй байхыг хүсэж байлаа. Лоуисын хүн болгож ойлгодоггүй учир түүнтэй дургүй гэж бодов. Учир нь тэр зөвхөн тулдаж чаддаг гэж боддог. Тэгээд тэр Лоуисыг маш алдартай гэдгийг мэддэггүй гэдгээч ойлгодог. Лоуис Софигийн түүний сэтгэлээ яаж байхад өөрийгөө муугар мэдэрч явахыг оролдсон ч бомбруудын учир үлдсэн гэдгээ хэлв. Тэр бомбыг дэлбэрэхээс айж түүнийг зогсоохыг оролдсон мөн Софи сургууль дээр бүхнийг аварсан сэтгэл хангалуун байдгаач хэлдэг. Гэвч ослын дараа Софи түүнд дуртай гэж хэлсэн тухай бодсоор түүнийг харахад ичдэг байсан юм. Харин одоо тэр Софиг буруу ойлгосноо ойлгож түүнд дуртай гэж хэлв. Үргэлж түүн сэтгэлтэй байснаа ч хэлдэг. Эхнээндээ өөрийн сэтгэлийг ойлгохгүй уулнаас унаж байхдаа Софиг хараад хэр их хайртайгаа ойлгосон гэдгээ тайлбарлаж хэлнэ. Тэр өөрийгөө эр хүн шиг бүтлгүйцсэн ч гэж бодов. Софи түүний сэтгэл хэвээр байгаа эсхийг нь асуухад Софи Лоуистай муу харилцаатай гэж бодож гомддог байснаа тэмдэглэл хэлнэ. Гэхдээ Лоуис гэнэт тэрч сэтгэлээ эрт хэлэх ёстой байснаа хэлнэ. Чин тэр зүгээр татгалцгаas айж байсан юм байлээ л дээ. Тэр Софиг үнсэх гэж байхад Исаак гэнэт хаалгаар ороод Софи Лоуисыг түлхэв. Софи Исаакийг юу хийж байгааг асуухад Исаак нохооны ивэлийг ашиглан Софиг хайсан гэдгээ хэлв. Софи сайн гэж хэлв. Софи маш сайн байна гэж хэлв. Гэхдээ Лоуисыг хананд түлхсэнийг ойлгож ичвэ. Сургуульд Софи орой сургуулийн амралтанд жаахан амрах талаараа бодож байлаа. Гэнэт Исаак гарч мод авч явсныг харж гайхав. Исаак бүрэгдээс үүрэг авсан гэж тайлбарлав. Тэр Софиг 100 сарын үжилтэлд өрөв. Сургуульд гэртээ очиагүй сурагч нар олон байсан тулд үжилтэлд зохион байгуулсан гэж хэлвэ. Софи оролцохоор зөвшөөрлөө. Эдвард түн чимэглэл туслахыг хэлв. Луис жирв. Бүх охид Луисийг анхааралтай төвлөрүүлж Софи Луисийг алдартай нь хараад гайхав. Эдвард түүний үсний хэрэгсэл бэлдэж Софи түүнийг ойлгож ууланд босон явдалд талархснаа хэлнэ. Дараа нь Исаак Софиг дагуулж явахыг хүсв. Софи юу авч өгөх гэж байгаа бол гэж бодов. Анзаараа түүний итгэлтэй байдалд нь гайхав. Гэхдээ ойроос нь харуул гар нь чичрээстэй байгааг олж харлаа. Софи айж байсан ч түүнд туслах гэж оролдож байсныг нь Луис ойлгов. Луис Софигаа уулзсандаа баяртай байв. Учир нь Софи түүнд айцаа даван гарах эр зэргийг өгсөн юм. Оройн Софи Луистэй ярилцах боломжгүй гомдолж байтал Луис түүнийг өрөөнд ирэв. Тэр хүмүүс тэднийг хараад юу гэж бодох бол гэж санаа зовв. Тэдэнд Луисийн гараас хөтлөн өрөөнд оруулав. Софи юу хийхээ мэдэхгүй байв. Тэр жоохон сандарчихсан байдаг. Луис өрөөнд байхад нь сайн уу гэж асуув. Софи бүгд
сайн гэж батлав. Лewis яагаад ирснийг тайлбарлаж бэлэг өгч нээхийг хэлв. Sophia гайхаж хүзүүний зүйлтийг харлаа. Lewis бүгэж авах бодолтой байсан ч ахлах оюутан түүнийг болиулсан гэв. Sophia хүзүүний зүйлтэй зүүгээд Lewis-ийн түүнийг сайхан харагдаж байгааг магтав. Lewis гинт ирсэндээ өөрчлөхгүй. Тэр гаргах гэж байхдаа Sophia түүн дээр түүнийг байрав. Өөрт нь бэлэг өгөхөөр шийдэв. Sophia үдшилгээ хадгалсан бэлууга өгчээ. Учир нь Lewis юу ч идээгүй байсан юм. Sophia Lewis-ийг жихрээр идэж байхад хэтэрхий игдүүтэй харагдаж байгаа энэ бодлоо. Lewis түүнийг тэрэн өнөөдөр Sophia-г ярьж чадахгүй байх гэж бодсон ч охид түүнд дуртай болохгүй гэж Sophia хэлв. Lewis Sophia-гийн үйлчлэгт анхаарал тавьсангүй тулд өөр охинтой ярилцахыг хүсэхгүй байгаа гэж бодов. Sophia Lewis-ийн өөр хүнтэй байхыг хүсэхгүй гэдгээ хэлв. Lewis Sophia-г зөвхөн түүнд хэлэх хэрэгтэй байсан гэж хэлв. Гэхдээ Sophia бусад охид ямар хариу өгөхийг мэдэхгүй байв. Lewis тэдний харилцааг бүгдэнд зарлах уу гэж асуухад Sophia татгалзан ангид орох боломжгүй болох тулд нууц хэвээрээ байг гэж хэлнэ. Гэтэл Lewis Sophia-гийн өвдөг дээр суулгаж түүнийг хамгаалахын тулд үүнийг зөвшөөрөхгүй гэж хэлв. Lewis Isaac ба Edward Sophia-тай ярилцаж байсныг харсан ч Sophia тэдгээр нь зөвхөн бэлэг өгсөн гэж тайлбарлав. Lewis түүнтэй хамт үсний хэрэгсэл оролт авахыг нь санал болгож Sophia Lewis зөвхөн өөртөө авах гэж байгаа гэдгийг ойлгов. Sophia бусад хүмүүсийг бодох хэрэггүй. Lewis зөвхөн хайрладаг гэж хэлв. Тэр эцэст нь тэр хоёр романтикаар үнсэлцэнэ. Sophia Lewis-ийг шашаад Lewis ичв. Sophia гинэд гişгүүр дээр гიშгэж унава. Lewis түүн дээр очиж барих гэж оролцсон Sophia-гийн дээрээс дараад унав. Lewis хурдан босоод явлаа. Тэр явах гэж байхад Sophia өөрийг нь байранд нь өрөв. Дараа нь Ark өнгөрсөн шөнө арх ууснаас толгой нөвдөж амралтын өдрөө үрхийг хүссэнгүй. Зарим охид түүнд ойртоо цагийг нь өнгөрүүлэхийг хүссэн ч Sophia-гийн гүйж өнгөрөөхийг харсан тулд дагахаар шийдвэ. Ark Sophia-г хотыг эргэж явахыг харж горилагийн шиг үйлдэл хийхгүй байгааг бодов. Гэхдээ дэлгүүрт хүмүүс өвмэн гаргасныг харлаа. Sophia ирж нөхцөл байдлыг шийдэхээр оролцсон ч тэд сонсохгүй байв. Ark Sophia-г туслах гэж бодож байтал Sophia тэднийг дэлгүүрээс гаргаж шидэж хаяваа. Дараа нь Sophia жихэрний дэлгүүр рүү шидэж байв. Ark түүнд дургүй байж болохгүй гэж бодож байтал Sophia жихэрт дуртай хэлдэг. Учир нь хүн жихрэнд бас дуртай юм. Ark хамт орохыг санал болгосон ч Sophia татгалзав. Sophia өөр эрэгтэйтэй хамт байхыг би хүсэхгүй байна гэж хэлдэг. Ark Sophia-гийн бодлыг хэд чухалчилж байна гэж хэлдэг. Sophia-г оруулахыг оролцсон ч тэр татгалздаг. Ark түүний бодит байдалд явахав юу хийхийг нь гайхав. Гэхдээ зүгээр инээдэг. Sophia явах гэж байхад Ark хэрвээ өөрийн найз залуу шиг санал тавьсан бол чи юу гэж хэлэх байсан бэ гэж сонин асуулт асуудаг. Sophia хариулдаггүй. Дараа нь Sophia Isaac руу гүйж тэврэв. Isaac улаав. Sophia хүчээ хэд их гаргасан учраас уушлахгүй. Isaac ямар ч байсан барина гэж хэлв. Тэд дэлгүүрт очиж Sophia-гийн даашинзыг туршваа. Isaac Sophia-г сайхан харагдаж байгаад нь гайхав. Даашинзыг худалдаж авлаа. Тэд өдөржин хамт байв. Isaac анхны болцоо тул яаж хөвгөлтэй болохоо мэдэхгүй байсан гэж хэлв. Sophia хаанч байсан Isaac-тай хамт байхад хөвгөлтэй гэж хэлээд үнсэх гэж байтал гэхдээ Isaac үнэндээ савнд байсан бөгөөд өнгөрсөн шөнө зүүдээ санаж байсан юм бэлээ чаваас. Эдвардтай ярьж байгаа муур түүнийг өвдөг дээрээ үсэрснийг санаад инээдтэй нүд гаргав. Sophia гарч ирэв. Эдвард гайхан зэвүүн байлаа. Учир нь муур Эдвардд дурлсан. Isaac муурыг барьж болохыг хэлв. Sophia харин айж байлаа. Sophia муурын дуртайгаа хэлв. Isaac яагаад сууж байгааг нь тайлбарлахад огтоос зугтаж байжээ. Дараа нь Isaac ба Эдвард Sophia үйл хийж байгааг ярьж Эдвард Sophia-г өглөө үүрэгтэй байсан хүмүүс туслах гэж оройтож магад гэж хэлдэг. Тэд Sophia-г сайн хүн гэж бодож Isaac Sophia-д дуулчихсан юм биш үү гэж бодов. Эдвард мэдэхгүй гэдгээ ч хэлдэг. Нийслэлд Каролиса найзуудтайгаа дэлгүүр хийсэж Ренегийн даашинз авч өгөв. Гэхдээ тэд гоёмсог гэж бодож байлаа. Клариса өөрийгөө муухай гэж бодохгүй байхыг зөвлөв. Ингэж бодох хүмүүст ер нь бол дургу гэдгээ ч хэлдэг. Sophia-гийн урьсан нь тэр хотод эргүүл хийж байхдаа тэдэнтэй нэг гинт таарав. Тэд Sophia-г Junior Knight гэж хараад гайхав. Sophia сургуультай амар амгалан байхыг хүсдэгэ хэлв. Тиймээс энэ нууцыг хадгалахыг хүсдэг. Гэхдээ Клариса Sophia-г Junior Knight байгаад нь бахархах ёстой гэдгийг хэлв. Учир нь энэ ажил хинж хийж чадахгүй. Sophia үүнд тохирохгүй гэж боддог.
Рене охид үргэлж бусдын бодлыг хэд их боддог учраас санаа зовдөг гэж тайлбарладаг. Өмнө нь Софи гомдоосон тулд өөрийгөө өөрчилсөн хүмүүсийг адилхан харьцдаг байсныг нь ойлгов. Тэр Софи жинхэнэ өөрийгөө харуул Junior Knight гэдгээ нуух шаардлагагүй гэж зөвлөдөг. Clarissa Sophie-гаас асуулт асуудаг. Найзуудтайгаа ярьж болно гэж хэлдэг. Sophie Clarissa Dion найз залуу юу гэж асуув. Clarissa түүнд нэг танихгүй гэдгээ хэлв. Тэр партинд үүдэнд ирсэн бөгөөд гоё залууд тул татгалзаагүй гэдгээ хэлдэг. Софи бидэнтэй хамт дэлгүүр хэсгийг өрөв. Софитай капиталийн эргүүл хийж дуусны дараа оролцохоор шийддэг. Military Art Training тэмцээн эхлэх гэж байв. Эдвард юу болохыг мэдэхгүй байв. Исаак тайлбарлав. Цэргийн янз бүрийн хүчнийхэн бэлтгэл хэр сайн хийснийг шалгах тэмцээн гэдгийг хэлдэг. Эдвард Софиг яагаад оролцохгүй байгааг нь гайхав. Софи бүх хүчнүүдийн түүний авахыг оролдож байсан тул зөрчил үүсэхгүй тулд оролцохгүй гэдэг шийдвэрт гаргасан гэдгийг тайлбарладаг. Исаак Софиг First Aid-ийн ажиллахыг нь ойлгов. Хүмүүсийг хэмтэхгүй хамгаалж ажиллана гэдэгтээ итгэлтэй байлаа. Clarissa ба бусад нь Sophie-г бэлтгэлийн талаар хэлсэн тул дэмжихээр аралд ирвэ. Edward Ground Force-ыг сонгогдож Isaac Maritime Force томилогдов. Lewis Musketeer-т оров. Эхний тэмцээнд Obstacle Course Isaac өөрийгөө итгэлтэй байлаа. Sophie сэтгэлжүүлэх болов гэж бодов. Гэхдээ ер нь бол нэг хэвийн л байдیں۔ Ground Force Commander Victoria Wolf-Bliss-ийн ашиглан төрүүлвэ. Isaac-ыг магтав. Ирээдүйд Knight босны дараа багтаа орохыг нь бас өрдөг. Дараагийн тэмцээнээс хэлэлт Lewis оролцов. Sophia Blushing болов. Учир нь тэр цамцаа тайлав. Isaac Martin Force-ийн давуу талтай гэж бодов. Edward Command Carl оролцохгүй гэж хэлв. Martin Force Kelberg Lewis-тэй хандаж Young Knight болсон ч тэнгисийн тэмцээнд юу ч биш гэж үзүүлэхэд төлөвлөж байлаа. Тэмцээн эхлэхэд Kelberg Orc Bliss-ийн чадвараараа төрүүлдэг. Lewis 2 дугаар байранд ордог. Kelberg-ийнх бол аврах загас буюу аврах бүр халимны чадвартай байдаг. Sophia Kelberg-д алчуур өгөхөөр очив. Гэхдээ тэнд охин байгааг итгэж чадахгүй тулд Kelberg уурлаж эхлэв. Түүнийг ширтэж байгааг нь хараад Sophia айд зүгтдэг. Lewis-ийг шалгах гэж очив. Гэхдээ Kelberg нэгдэж ялалтандаа гайхуулж эхэлдэг. Lewis ийм амархан тэмцээнд амьсгаа тасарч байхад Knight гэж нэрлэгдэх ёсгүй гэж бодов. Гэхдээ Kelberg-ийг харгис байхаа зогсоохыг хэлдэг. Дараагийн тэмцээн ойрын зайны тултан бодит сумын оронд шавар сум ашиглахаар болов. Тэмцээн эхлэхэд арк хурдан агаарт үсэрч бусад гишүүдийг гаргаж эхэлдэг. Эдвард ганцаараа үлдснээ мэдэв. Гэхдээ Аркийн шууд ялж чадахгүй тул Викториогоос авсан зүйлээ ашиглахаар шийддэг. Арк тэмцээний талбайд охиныг харж туслах гэж очсон ч тэр Эдвард байсан бөгөөд Аркийг бууцсан тул тэмцээнд ялдаг. Дараагийн тэмцээн Scavenger хаан бүгд зааврыг уншин Sophia юу болоод байгааг мэдэхгүй байхад бүгд Sophia руу гүйж эхэлдэг. Sophia зүхтыг оролцсон Lewis түүний гараас нь бариад өөртөө нэрхийг хэлв. Дуусмагч шугамар гарч бусад оролцогчдыг зааварт юу байсан бол гэж гайхав. Ernest тэмдэглэлийн шалгаж Lewis-ийг ялалтанд тооцов. Sophia Lewis юуг олохоор зааварлаж авсныг гайхан бодов. Гэхдээ Lewis хариулах гэж чармааж байгааг хараад зорилго нь хүчрхийлэгч хүн олж авах байсан гэж бодов. Энэд Ernest бүгдэд мэдээлэл чулуун унсан зочид буудлын хэсэг нь сүйвсэн тулд бүх Knight-ууд тэр газар руу явуулахыг тушаав. Ахлах багийг аваад аюулгүй байдлыг шалгав. Арк ба түүний баг аврах материалаараа бэлтгэр босныг харж Kelberg ба түүний баг далайг тусран ард дэргэдийг аврах гэж байдаг. Гэтэл нэг ир тэднийг зогсоож устай нь хор хөнөөлтөй загас дүүрэн гэж хэлдэг. Qual ус руу өсрөн Kelberg 1 минутын дараа ор загасыг унтуулахыг тулд ерөнхийдөө бол Bliss-ээ ашигладаг. Тэд дамжигт өртсөхдийг авран гэхдээ Sophia Clarissa-гийн далаад байгааг хараад шууд аврахаар очив. Sophia хог хаягдлыг ашиглан үсэрч Clarissa-г барьж байсан саваараа барив. Гэхдээ унахаар шахдаг. Kelberg Lewis түүнийг аврав. Kelberg Lewis ойролцоогоор түүнийг хурдтай сэлж чадсан харин гайхшуулдаг. Дараа нь Ernest бүгдийг хичээл зүтгэлд нь магтав. Тэд үдшилтэд оролцов. Victoria Sophia-гийн бүрэн Knight босны дараа багтаа орохыг өрөв. Ark ба Q ирж мөн Sophia-г багтаа авахыг хүсдэг. Оройн Sophia Lewis-тэй таарч Scavenger-ийн хаантын зааварт юу бичигсэнийг асуув. Lewis-ний хамгаалах хүнийг олохоор заавар авсан гэж хэлвэ. Sophia юу ч хэлж амжаагүй байхад Isaac ба Edward тэд бүгд галын наадам үзвэ. Royal Capital Sophia Lewis-тэй уулзаж оройцондоо уушлах гуйдаг. Гэхдээ Lewis гайхсангүй. Sophia одоо ч хувцастайгаа байгааг анзаад сургалтын хугацаа урт байсан тулд
Дорн руу очих зав байгаагүй гэж тайлбарладаг. Левис Викториог уурсан үедээ хэрхэн барихаа мэддгүй. Софи шинэ хувцас авах хэрэгтэй гэж боддог. Левис бодож байв. Софи униформтайгаа годамжаар алхав. Хүмүүсийг анхаарлыг татна. Хэрвээ хувцас сольж байгаагүй бол тэд гар барин хамт алхахад хэцүү болдог. Гэхдээ тэр гэнэт буруу юм хийсэндээ өөрчлөгүйдэг. Софи хэлв. Тэр сургалтын үеэр цагт хамт өнгөрүүлээгүй тул одоо хамт байхыг хүсэж байна гэдгээ Левис түүнтэй санал нийлж баярлав. Тэд хувцсны дэлгүүр очиж Софи янз бүрийн даашинд туршиж үздэг. Левис Софиг үзээд гайхаж сайхан харагдаж байгааг нь хэлв. Софи нэг даашинзын талаар түүнийг саналыг асуув. Левис чи үнэхээр өхөөрдөм харагдаж байна гэж хэлдэг. Даашинзыг худалдаж авлаа. Дараа нь тэр Левисийн чихэрний дэлгүүрт очиж айскрим идэж байхдаа Софи Левисийн ганцаараа хэрхэн амьдрдгийг асуув. Левис тайлбарлав. Хамаатан өмнө энд байранд амьдардаг байсан. Левисийг арчилдаг тул тэд түүнийг оршиж амьдрахыг нь зөвшөөрдөг байлаа. Левис Софид гэртээ өрөв. Софи бэлэн биш тул баг зэрэг айв. Левис хэрвээ хүсвэл тэнд оройн хоол идэж болно гэдгээ хэлдэг. Софи өөр зүйл бодож байсан тул маш их хичнээн юу бодож байсан юм бол тоо. Тэгж байхад нь Кенайт Эрнест тайлагнав. Дүк Нобел квартын бууцсан гэхдээ амьд үлдсэн орогчид улаан өнгийн юм зүг хувцастай байсан бөгөөд Дэйбрейк гэдэг анти-монархист бүлгэн харилагддаг гэж мэдэгдэв. Виктор өмнөх шигээ тесрэг бөмбөг тавьсан байж магадгүй гэж бодов. Эрнест Жуниор Кенайт хэлсэн үү гэж асуугаад гэхдээ тэдний төвшөөхийг хүсээгүй тулд илүү их мэдэх хүртлээр нууцыг хадгалахаар болдог. Софи ба Лоуис Маркер руу оройн хоолны орц худалдан авахар явлаа. Софи баярлаж байв. Софи юу ч анзаарахгүй сайхан бүх зүйлийг сайхныг хараад байж байлаа. Оройн хоолнд томат хийхээр шийдэв. Явхлаа хүмүүс нэг хэрэгтэнгүүдийн талаар муу зүйл ярьж байлаа. Лоуис бодож байв. Хүн төрлөختөн бүрийг билисээр авах шудраг бос энэ асуудлыг ирээдүйд шийдэхийг хүсэж байгаагаа хэлдэг. Лоуис минь гэрт очиход Софи гайхаж жижигхэн түрээсийн байр гэж хэлсэн чинь үнэхээр сайхан том байр байлаа. Гэхдээ Левис амтлагч дуусан гэдгээ санав. Софи дотроо хүлээхийг хэлж өөрөө амтлагч худалдаж авахар гарав. Софи дагахыг хүсв. Гэхдээ Левис орой завгийн тул хурдан байх ёстой гэдгээ хэлдэг. Тэр Софид гэрийн дэлгүүрээ өгч өөртөө хадгалахыг нь зөвлөөд Софигийн гэрт оров. Левис орж оройн завгүй байсан тул уушлахгүйдэг. Софи хоол бэлдэж эхэлсэн байлаа. Левис асуудалгүй гэж хэлв. Софи хоолыг амтлахыг хүсв. Гэхдээ санаандгүй гараа сунгасандаа айдаг. Левис хоолыг идэж амттай болсон байна гэж хэлв. Оройн хоолны дараа Левис Софид өгсөн эмэг нь өмссөн болохыг харлаа. Софи үүнийг үргэлж өмсдөг. Мэшинд гарахад аюулгүй газар тавьдаг гэж тайлбарладаг. Эмгээ алдахыг хүсээгүй байгаа нь Левисийг өгсөн анхны зүйл нь болохоор юм. Левис түүнийг тэрээр Софиг үнэхээр хайртай гэдгийг хэлдэг. Тэр биетэйгээ үнсэлцэв. Гэхдээ Левис Софиг яарсан болохыг нь хараад орой болж байгаа хэлэн буцахыг зөвлөдөг. Тэр түүнд дром хүртэл алхаж өгч өмнөх үйлдлийн төлөө өөрчлөлтгүйдэг. Учир нь тэр яарсан бөгөөд Софигийн сэтгэл бэлэн биш байсан юм. Софи түүний гараас барин надад таалагддаг гэж хэлв. Гэхдээ өмнө ийм зүйл хийж байгаагийн тулд яаж хариу үйлдэл үзүүлэхийг мэдэхгүй байсан юм. Левис үүнийг сонсоод баярлаж санаа зовох хэрэггүй. Тэд өөрийн урттайгаа тайван явна. Софи өрөөндөө буцах үедээ хоёр хүн довтолж ирэв. Гэхдээ тэднийг хан руу шидэв. Тэр өөрийн баатарлаг байдлыг итгэж чадахгүй байв. Тэднийг орхиж чадахгүй гэдгээ мэдэж Royal Canadian руу залгахыг оролцсон ч ягаан утаа гинт хаас айгүй гарч Софигийн бие суларч ухаан алдах шахлаа. Унахын өмнө Леон түүнийг барив. Эмчилгээний эм өгч музейн урд том тесрэлт болов. Софи орон дээр сэрв. Гэхдээ хаана байгаагаа мэдэхгүй байдаг. Лоуис сургуульд хүргэсэн гэдгийг санадаг. Ямар ч хувц өмсөөгүйдээ гайхав. Гэхдээ эмг нь хിവэрэ байгаадаа тайвширдаг. Леон гэж Софигийн санаж байсан ч өөрийг нь танилцуулж пари дээр хэрхэн муухай зан үйл гаргасандаа уушлахгүйдэг. Тэр Софиг дутагдсны дараа хорт хий амьсгасан тул ухаан алдсан болохыг нь хэлв. Тэгээд түүнийг энд авчирсан гэдгээ хэлдэг. Хувцсыг нь угааж хатаах хооронд цай санал болгодог. Софи зөвшөөрнө. Софи цайны өнгө харж гайхав. Леон Farfest-ээс ирсэн гэж хэлв. Ингэснээр Софи Исаак түүнийг Шинобисийн тухай ярьсан үеийг нь санав. Гэхдээ тэр тухайн үед юу ч мэдэхгүй байв. Тэр цайг амсахыг зөвлөв. Софи ууснаас гашуун санагдав. Леон инээж удаан амсахыг нь зөвлөдөгөө. Софи цаг хэд босныг мэдэхгүй байгааг бодож өрөө гэрэлтэй байгааг харлаа. Леон өрөөг үргэлж гэрэлтүүлсэн гэж хэлв. Тэр
Тэн Дантыг харуулж Софио таалагдж байгаагийн эсхийг нь асуулаа. Софио сайхан байна л гэж хэлдэг. Леон тайлбарлав. Тэр нийслэлийн буланд бусад хүүхдүүдийн амьдардаг байсан бөгөөд Софио ба түүний найз нар нь тэр газрыг сонсож байгаагүй гэдгийг хэлдэг. Леон хүүхэд байхдаа Сесил нэртэй өөр нэгэн хүү гүйж ирэв. Учир нь тэр юу нэг зүйлийг мартжээ. Леон өнгөрсөнд 7 хоногт талах ус байсангүй тул яарч байсан юм гэж тэмдэглэсэн байдаг. Лолой ба Кейт бейсментээс гарч нууж тоглохыг нь хүсв. Сесил сануулж тэнд тоглохыг зөвшөөрдөггүй гэж хэлв. Учир нь тэнд хоол хадгалдаг. Гэвч хүүхдүүд хоол хоосон байна гэж хэлдэг. Дараа нь Леон ба бусад хүүхдүүд Нобелаас хоол авахыг хүлээж байв. Нобел хоолыг агаар шидэн хүүхдүүд рүү хэр их авах вэ гэж асуунаа. Хоол авсны дараа түүний найз нар нь баярлдаг. Шөнө Леон ном уншиж байхаас Сесилээ ирж Леоныг гайхан харлаа. Учир нь ном уншихаа мэддэггүй байсан юм. Леон ном муу нөхцөлтэй ер нь уншихад хэцүү гэж хэлв. Сесили дараагийн үйл явдлыг тэмдэглэжээ. Сесили энэ номоор бүх төрлийн зүйл бодож, цаг зав гаргаж болно гэж тайлбарлаа. Леон Сесилийг ийм эерэг сэтгэлд нь гайхав. Дараа нэг Нобель Леоныг асран хүмүүжлэхээс санал тавьв. Тэр тайлбарлав. Тэдний хаант улсад асуудал байхгүй мэд харагдавч ер нь бол чадваруудын баялагын ялгаа тэгш бус байдлын бий болгожээ. Нобель Леоны мэддэг учраас тусламж хэрэгтэй гэж хэлв. Тэр хүнсээр дүүрэн хэд хоног хайрцаг өгч өдөр бүр олхоо амлав. Бүгдийг нь сургах санал тавив. Нобель явсны дараа Леон Сесилигээс юу гэж бодож байгааг нь асуув. Сесил Леон бүх хүн хоолоо авсанд баярлав. Леон номон дуртайгаараа уншиж боломжтой тул сайхан шийдлэгдээ гэж хэл. Флиодгүй байхад ганцаараа байх боловч бусад бүхнийг баярлуулах тул сайхан санаа гэж бодож байгаагаа хэлдэг. Леон Нобельтэй амьдрах болов. Тэр Леопардд Годын Близийг авч Нобелийг гайхах гэр бүлийн ирээдүйг баталгаатай гэж бодов. Дараа нь Флойд ном уншиж байхад Нобель түүнийг шалгаж Близийн гэр бүлд нь туслах ашиглахыг хэлв. Энэ Дантыг харав. Нобель үүнийг хаяхыг хэлв. Учир нь тэр газартай холбоогүй болсон байдаг. Леон шинэ амьдралд дасан зохицож завгүй байсан тул найз нартайгаа уулзаж чадахгүй байв. Нобель буцааж очихыг хориглов. Леон өөрхөн чадвараа ашиглан Слюм руу нууцаар очив. Гэхдээ хинч байхгүй байсанд гайхдаг. Уудалгүй Лойд Кейтийг олж Нобелийн бүхнийг шатаасан гэж хэлв. Сесили юу болсон бэ гэж асуув. Тэд уйлсаар байв. Сесили амьд үлдээгүй. Леон ойлгов. Одоо цаг руу буцав. Леон Софиад хэлв. Түүний хулгаас нь дүүк нь түүний эцэг болсон гэжээ. Тэр хог хаягдл байглаас аяагцсан гэж хэлжээ. Флойд Нобельд устгаж адилхан зүйл хийхээр шийдэв. Софи түүнээс хэн болохыг нь асуухад Леон Daybreaker-ийг лидер гэдгээ хэлв. Тэдний ертөнц корпоративн дүүрэн хүмүүсээр амьдардаг, бэлэс чадруудаар тодорхойлогддог гэж тайлбарладаг. Тэр бүх хүн нэг нарны доор нэг эрэхтэй амьдрах ёстой гэж бодож Софи Gorilla God-ийн чадвартай болохыг нь мэдэв. Софи гайхав. Тэр яаж мэдэв? Тэр хурдан Софигийн араас ирж өөрийнхөө Leopard God гэдгээ хэлдэг. Софи түүнээс сухлаа. Тэр хамгийн хүчрхэг 2 combat class блэстэй нэг хүн зөвхөн ийм блэсийг авч болно гэдг нь тэдний дэлхийн хамгийн азтай хүмүүс болгодог нь Леон хэлв. Тэр Софид хурдан ойртож Леовисвисийн өгсөн неклесийг эвдэж өөрийн пендатыг түүн дээр зүүлгэх гэж оролдов. Royal Captain-ыг эзлэх төлөвлөгөөтэй боловч Софи уурлан бүхий хүчээрээ зохиж түүнийг холдуулж чаддаг. Тэгэхэд хооронд Ernest Lewis тесрэлтийг хинч гэмтээгүй гэж хэлв. Мөн Daybreaker-ийн дараагийн зорилгыг мэдээлэл авсан гэдгийг нь мэддэг. Левис бүгдийн болгоомжтой байхыг нь амлав. Левис сургууль руугаа очиж нэвтрэхээр оролцсон боловч Daybreaker-ийн гишүүд хаалгыг хаасан байдаг. Тэд түүнийг олж барихаар оролдов. Левис тэднийг зогсоож амархан ялав. Q мөн скул руу очихоор болов. Гэхдээ Daybreaker хэд хэдэн гишүүд түүнийг ажиглах гэж байгааг олж Блэсийг нь ашиглан цахилгаан зөхөв. Левис Headmaster-ыг суллаж бусад багш сурагчдаар хэр байгааг талаар асуудаг. Headmaster мэдэхгүй гэж хэлдэг. Левис кампусыг эргэн тойрондын шалгах боловч Софиг ирж байхад том чулуу ойртож байгааг хараад гараараа эвддэг. Ангийн өрөөнд очиж ангийнхан сурагчдыг болттой байгааг олж даруй сулдаг. Рене Spider Baby-г орцыг хаав. София кампусыг Дэврийг ашиглан тойрч давхаар болов. Клариса Ренег дагуулan аав гэж хэлсэн тул София тэднийг татаж дээш нь гаргаж авлаа. Клариса Мол Годын Блэситэй бөгөөд харанх үед хөдөлгөөнд сайн гэж тайлбарладаг. София тэдэнд явах нь аюултай гэж бодож байсан ч тэдэнд найдах хэрэгтэй гэж хэлвэ. Клариса сонин зүйл болж буй газар
олж Сопиг ганцаарангийн шалгахаар болов. Рене Вебер нь хийсэн олсоор түүнд тусалдаг. Исаак Эдвард Daybreaker-ийн гишүүдлээс зугтаж байв. Сопио Дебрээр нэвтэлж ирээд дайсныг дарж хөнөв. Викторио дайсантайгаа тулдан Сопио Исаак Эдвардоос Левисийг асуув. Исаак түүнийг Кетер руу явж байсныг нь хэлдэг. Тэд түүнтэй уулзахаар болов. Хамгийн хурдан зам нь Дебрээс өндрөөс айдаг тулд айж байлаа. Дайснууд тэднийг буудаж нэг том чулуу шидэв. Сопио барьж эргүүлэн шидэв. Нэмэлт Daybreaker-ийн гишүүд ард талаас нь довтлон Эдвардын урд явж байгаа тулдах гэж байтал Дебр нурж унав. Нэг дайсан хонх шидэж Сопиг барих гэж оролдож унаваа. Орны дараа Левис ялав. Левис зүйлсийг нь нэвдсэн тул шийдэгдэх ёстой гэж хэлв. Сопио Флойд Кетийг хүргүүлэхээр Исаак гинэт ирж Флойдыг хөөн зайлууллаа. Сопио Кетэд гизэндэн зөхөв. Леон даруй Сопигийн ард очин Исаакийг ханаж шидэв. Исаак сул болохыг нь гайхав. Леон Сопиод ойртож түүний найз охин болохыг шаардав. Тэд хүчээ нийлүүлэн дэлхийг эзлэх боломжтой. Ингэвэл зогсоож чадахгүй гэж хэлдэг. Сопио сонирхохгүй гэдгээ хэлдэг. Леон Блэсийнхээ авсны дараа Сопиг Royal Knighted илсүүлсэн тэдний амьдралын Блэсийг шийддэг гэдгийг хэлдэг. Тэр үүнийг үзен яддаг шиг гэдгээс тайлбарлав. Нобель эсэргүүцэх эрх чөлөөгөөр амьдрахыг шийдсэн. Сопио зогсоох гэж хөлөө зөхөв. Леон блоклов. Тэр Леон цохилтыг хамгаалав. Тэр Сопиг түлхв. Сопио унах гэж байхад Леон түүнийг барив. Боблес тохиромжгүй гэв. Учир нь тэр Сопийн зан ааш нь хэтэрхий сайхан. Тэр Royal Knight-ийн фронт дээр хүчээр орж буйг мэдэж байгаагаа ч хэлдэг. Леон түүнд тулалдахгүй гэдгээ хэлэв. Учир нь тэр түүнийг хайрладаг. Би чамд хайртай гэж хэлдэг. Тэр Сопиг үнсэв. Гэхдээ Сопи Леоныг уруулахыг хазав. Леон гайхав. Учир нь Сопиод одоо ч тэмцэх эрч хүч байсаар байдаг. Сопио эхэндээ чадвараа авахыг хүсээгүй энэ нь түүний амь насыг олон удаа аварсныг ойлгож хайртай хүнээ хамгаалах ашиглахыг хүснэ гэдгээ хэлдэг. Леон түүнийг бодлыг өөрчилж чадахгүй гэдгээ ойлгож Сопиг ханан шидэв. Тэр түүнд амь насыг нь дуусгах гэж занал хийлнэ. Харин Gorilla God-ийн чадвартай дараагийн хүн төрөхийг хүлээхээ хэлдэг. Тэр боломж багтай гэдгийг мэддэгч Сопиг татгалзсан таалагдаагүй тулд амь насыг нь ер нь бол алхаар шийддэг. Сопио ухаан алдах гэж байхад Леовис ирж түүнийг аварсан ч Леон гайхшруулв. Леовис одоо ч хөдөлж чадаж байгааг харуулв. Леон Леовисийн гидсэн зохиж Сопиг өгөхгүй бол бүх зүйлийг устгах болно гэдгийг хэлв. Леовис Сопиг хамгаалах тул Леон сэргийлж түүнд шарх учруулж чадсан юм. Леон уурлаж Леовисийг барьж хаяв. Леон Сопио руу эргэж очиход Эдвард Арктай хамт ирэв. Арк Леоныг буудаж өгөхийг хэлв. Учир нь тэд газар нутгийг тойрсон байлаа. Леон өөрийн гараараа сумыг хааж байлаа. Сопио Леовис бисийн ер нь бол хэрэм болж байгааг харж түүнийг төлөвлөгөөг ойлгов. Тэр Леоныг анхаарлыг сарниулахын тулд түүнийг ялна гэж хэлвэ. Сопио Леонтой тулдаж эхлэв. Леон Сопиг гизэндэн зохиж эмэгтэй хүн шархтай байж болохгүй гэж доёолов. Тэр Сопиг дагалдахыг зөвшөөрвөл зогсоон энэ бүхнийг дуусгая гэж амладаг. Сопи бүгдийг нь хамгаалах гэж байсан тул Леоныг дүлхэн явуулахыг Леовис бисийг Кендерли Леоныг толгой дээр нунагаснаар Леоныг барьж чаддаг. Дараа нь Сопио эмнэлэгт зэрв. Исаак Эдвардтай хүрээлүүлсэн байв. Сопио Эдвардаас Дебрээс унсан гэж асуув. Эдвард муурны чадвартай тулд амархан газардах боломжтой байсан юм. Нилээн урт цаг хугацааны дараа Сопио Левисийн сургуульд төгсөж Айкуудыг ашиглан шалгалтай амжилттай өгсөн баяр хүргэдэг. Левис Гранд Мастер болох зорилгодоо ойрсон Сопигийн хурдтай хөл нийлүүлэхийн тулд илүү их хичээх хэрэгтэй гэдгээ хэлдэг. Левис бис Gorilla God-ыг сонгогдсон хүн бүр эцэст нь Гранд Мастер болдог. Тэр Сопигийн хажууд байж түүнийг хамгаалахыг хүсв. Сопиод би хайртай тэгээд ер нь бол чамайг би хамгаалах болно, үрд хамгаалах болно гэж хэлдэг. Тэр Сопиг твэрч түүнийг хүлээж авсанд нь баярлдаг. Сопи тэр үед Левис бисэд талархаж үргэлж хажууд чинь байж чиний арыг чинь даах болно гэж хэлснээр манай аним маань энэ хүрээд дуслаа. Энийн таалагдаж байвал таалагдж явчихэд тэгээд залхуунууд нь тэ үсэг бичээрэй. Та бүхэндээ би дуртай шүү.
дэвтэрнэн Батруудны ертөнцийг дэвтэн цагийг зогсон Зэлэн чакры кибер хүч буднэгэн Зэгцүүлэрнэн мөнхийн дайсан тамиргүй хөтөнгөр хүртэл чичэрнэн Шапач пулмөрөд харнуудны гэрэласан Тузааны талбарт мэда хүч төсөрч дэлбэрнэн Сүнсос нэртөр бүгдээрээ шатаа дуугарнэн Абиссингун патри сүүчийн ахын мөлдөн